нийслэлээс олгосон 12 га газар байсан бол 3 гагаар сунгаад 15 га газар дээр бүтээн байгуулалтын ажил хийгдгэр болсон. Тэгээ энэ оны хувьд бол одоо улсын төсөв дээр хавдар судлалын үндэсний төв 2-ыг барихаар дэд бүтц зориулж 5 тэрбум төгрөг шийдсэн. За одоогийн хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг өргөдөх зорилгоор 17 тэрбум төгрөг шийдэгдсэн. За ингээд өшөө мөн хавдрын үндэсний төвийн барилгыг засаж тогтчуулах зорилгоор 5.8 тэрбум төгрөг шийдсэн. За ингээд ийм энэ оны хувьд бол төсөвд нэлээдгүй хөрөнгө оруулалтууд шийдэгдсэн байгаа. Тэгээд одоо энэ баригдах барилга маань 95,000 орчим метр квадрат. Тэгээ одоо хавдрын өнөөдрийн хүрж байгаа тусламж үйлчлэгийг бол 3-аас 4 дахин нэмэгдүүлэх ийм боломжтой барилга. За цаашид яг нийслэл бол одоо мөнх сайхан сайдын саяны хэлж байгаа зураг төсвийн ажил хийгээд гүйцэтгэгч шалгараад барилга угсралтын ажил хийгдээд эхэлсэн тохиолдолд бид нар зэрэгцээд гадна тогтчлт болон одоо зам энэ ирж байгаа замыг өргөсгөх Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотын тойрог 2 дугаар тойрог хурдны замыг энэ хаваар одоо трасс дайруулж гаргах, ачаалал төвжирлийг бууруулах энэ чиглэлийн төлөвлөлтөнд ажлуудаа оруулж байгаа гэдгийг дараагад хэлье.